За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгэхээр бүгдэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн минь төргий. Тэгэхээр надтай хамт намайг шалгацгаая. Цуврал номер 13. За тэгэхээр сүүлд хийсэн бичлэгээр бол 3 сарын 21 хүртэл лайв ярилж явсан байна. Тэрнээс хойш 3 сарын 25-нд бол ID өгсөн байна. За энэ ID-ан дээр юу вэ гэхээр за 2 цаг шилжчихээр сейл харах боломжтой гэсэн ийм ID өгсөн байна. 3 сарын 25-ны өдөр тийм ээ. Ямар нэг эдитгүү. За тэгээ ороо харах юм бол 30 16 23 1809 гэсэн. 30 16 23 1809 гэсэн энэ зооныг тэмдэглэсэн байна. Араас нь 30 18 51 20 66 буюу 18 51 20 66 гэсэн энэ зооныг тэмдэглэсэн байна. Энэ зоон гэсэн үг тийм ээ. За өөрөөр хэлбэл энэ дээр ийм хоёр фибо байгаа гэсэн үг. Нэг ийм фибо, тэгээд араас нь нэг ийм фибо байгаа гэсэн үг. За энэ хоёрын аль нэг нь үнэн байгаа, аль нэг нь ер нь бол одоо ийм 2 мон байна гэсэн үг л дээ. Энэ дээр 1 мон байна гэсэн үг. Фибо татах нэгийн цэг татах 1 мон байна гэсэн үг. Араас нь энэ дээр бас 1 мон байна гэсэн үг. За энэ 2 момыг цэнхрээр авч тэ. За тэгвэл энэ хоёрын ерөөс аль нэг нь үнэн л гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ зооныг сэтлэх юм бол ийшээ 100% очино. Энэ зооныг сэтлэх юм бол ийшээ 100% очино гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол эхний байдлаар ийм фибо байгаа учраас эхний ээлжинд тий эндээс эсвэл эндээс сэл харна гэсэн утгатай ID байна гэсэн үг. За 2 цаг шилжээр сэл харах боломжтой зоно гэдэг. Өглөөний 11 цаг 57 минут. Тэгэхээр энд 2 цаг шилжихэд сэл харах боломжтой гэж хэлсэн. За тэгэхээр энэ дээр бол ийм сэл арилжаа бол хийгдээд 50% аваад стоп лосс зохих байсан харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ хоёр фибодор яаж арилжах вэ гэхээр үндсэндээ ерөөсөө энэ хоёроос эхний ээлжинд сэл юм шүү гэж хэлж байгаа гэсэн үг. Энэ хоёроос эхний ээлжинд сэл юм шүү гэж хэлж байгаа гэсэн үг. Сэл харнаа гэж. За тэгээд эхний арилжаа бол 50 аваад брик гэв нь бол болох бах. Дараагийн арилжаа бол эхний арилжаа бол ингэсгэд брик гэв нь болно. Дараагийн арилжаа бол сэл ороод дахиад 50 аваад брик гэв нь болохоор байсан харагдаж байна. За тэгвэл одоо энэ фибого бид нар байгааг мэдж байгаа юм чинь нөгөө нэг зүйл чинь гарч ирнэ те. За энийг одоо доош харуулчих. За ийм сэл фибо төр эндээс доошоо импульс явнаа. Үгүй бол сэтэлж гарч ирээд 100% хөдөлгөөн явна гэсэн үг. За тэгвэл хэрвээ доотлох нь энэ фибо нь үнэн юм болвол те. Энэ фибо нь үнэн юм болвол ханшийн хөдөлгөөн ойгоод сэтэлж гарч ирээд шууд нэгэн цэг рүү явцсан байна. Хэрвээ дээдлийнх нь фибо үнэн юм болвол те энэ нь үнэн юм болвол ханшуул яасан бэ гэхээр 61.8-аас ойгоод сэтэлж гарч ирээд шалгаад өссөн байна гэсэн үг. За энийг шалгахтаа бол нэг 4 цагаар те. За 4 цаг байл 1 цагаар энэ чи их биеэр барьсан буюу зүү хатгсан байна доошоо. Энэ зоныг их биеэр сэтлээгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл их биеэр барьсан их бие нь энэ дээр хаагдсан байна тийм ээ. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бол шалгаад явсан хөдөлгөөн гэж харагдаж болохоор байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэний араас бол мэдээж ингэсгэд бай орох байсан гэсэн үг. За тэгээд TP бол ерөөсөө нэгэн цэг рүү харах байсан гэсэн үг. За тэгээд энэ дээр бол шууд бай орчихгүй мэдээж тийм ээ. Цаг шилжилтүүдээ харна. За цаг шилжилт бол 1 цагийн хувьд бол ногоон заж шилжсэн юм байна. Тэгэхээр нэг энчээ нэг бай орж тарах хол гэсэн үг. За нэг иймэрхүү арилжаа бол болох байжээ гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол үргэлж хоёр хөлбөртэй арилжаж байгааг бол та харж байгаа бох. Ойгоод импульс явна. Импульс явахгүй сэтгэлээ дараад ирвэл шалгаад эсрэг зүг рүү явна гэсэн тийм л юм байгаа даа тийм ээ. За тэгэхээр бүгдэнд нь анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Манай TBM-ийн 3 дахь эсэлт бол өчигдөр зарлагдсан байгаа. Тэгэхээр бүгдээрээ энэ бол сүүлийн эсэлт болно. Дахиж бол TBM-ийг заахгүй. Тэгэхээр энэ эсэлтэнд хамрагдахыг хүсэж ивэл Telegram сувгтныг дээр description хэсэгт Telegram-ийн линк үлдээчи. За тэгээд Telegram-д ороод хэрхэн бүртгүүлэх заврыг аваарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.